За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Бүгдээрэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн лайваар сүн икэ саматик эмчилгээ сургалтын талаар танилцуулга мэдээллийг хүргэхээр болсон байгаа. За саматик эмчилгээг монголчууд хийгээд дэлхийд даяараа маш сайн мэддэг болсон. За ихэвчлэн бид нар саматик эмчилгээг ямар тохиолдолд хийж байгаа вэ гэхээр уур бохимдол, уцаар, сэтгэлийн түвшүүр, долгисол, өндөр долгислыг ангаах, намдаах, тайвшруулах, ер нь их тайвшруулах зорилготойгоор булчингийн сулрал, булчингийн зангирлыг зөөллөгч гэдэг юм уу, тайвшруулах, ангаах юм зорилготойгоор бол дэлхийд дахиндаа болон монголчууд бас зааж байгаа. За тэгвэл манайхаас гаргасан энэхүү сүн икэ саматик маань маш олон төрлийн саматик эмчилгээг бол санал болгож 7 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн байдлаар тухайн хүнийг өөртөө багш, өөрийгөө эмчлэгч болгох ийм сургалтыг бол таниулж, зааж, мэдүүлж ангаалтыг хүргэж байгаа. За тэгээд сургалтанд хамрагдсанаар та бүхэн маань өөрийгөө ангааж сурна гэсэн үг. Арга техникийг мэдэж авна. За саматик гэдэг үгийг язгуур уг гаргалаас нь ярилцъя. За грек болон ведэд саматик гэдэг үг маань бие мах бод болон ведэд ялангуяа сарны мөнхийн аршаан гэж хэлэгддэг. За грек гаргалтайгаар авч үзэх юм бол махан бие, сүнс, сэтгэл махан бие, физик биеийг бас илэрхийлж байдаг байгаа. За тэгээд сама гэдэг маань өөрөө асар их язгуурын ийм мөн чанартай үг байгаа. Саматик гэдэг үгийг бид нар эмчилгээ засалтаа үгийн язгуурлуу нь амин чанар руу орж эрхийг авч ангаалтуудыг хийн гэсэн үг. За энэхүү сургалт нь 2 дахь удаага бол зарлагдаж байгаа. Өмнө нь нэг сар хүрэхгүй хугацааны өмнө бол зарлагдсан. За энэ удаагийнх бол 5 сарын 18-нд бол зарлагдаж байгаа. За мөн дээрээс нь сонирхож байгаа хүмүүс бол өнөөдөр буюу 18:30 минутанд Хөх төрөмс төв дээр бол өнгөө сургалтыг бол зааланд болон онлайнаар бол хүргэхээр болсон байгаа. Ямар сургалт юм бол, яадаг юм бол, бусад саматикаас юугаараа ялгаатай юм бол гэд мэдхийг хүсчээвэл өнөө орой 6:30 гээд хүрээд ирэхэд болох нэ. За тэгээд саматик эмчилгээний уг гаргал нь юу вэ гэвэл бидний оюун биед бол байдаг юм байна. За бид нар бол оюун бие, ухамсар бие, ухаан бие, зан бие, сэтгэл бие гэд биүүдтэй. За тэгвэл саматик эмчилгээ маань 108 төвшин сайхан нэг өөртөө бий болгодог. За энэхүү саматик эмчилгээ хийснээр эртний монголчууд маань бас хэлдэг байсан 108 төвшин сайхныг олж авдгаа гэд. За тэгвэл тэрхүү амар амгалан. За тэгээд амар амгалан хийгээд сүнсний сэрхүү, сэтгэлийн сэрхүү, ухамсарын сэрхүүг бас хамтд нь олдог байх нь. За би энэ дуу шалгаадахыг. За тэгэхээр та энэхүү сургалтын цаастаа маш олон эдгэрлүүдийг олж авна. За мэдрэлийн систем, тархины үйл ажиллагаанаас ихсүүлээд нуруу, нугас, нуглам, өвчүү, өрөвч. За тэгээд бүхий л бие дээрээ ангаалтууд, эдгэрлүүд сэхэрл мэдрэлийн тогтолцоонуудаа сайжруулж авна гэсэн үг. За эхний хэдэн хичээлүүдээс танилцуулж хэлэх юм бол юу байгаа? Психосоматик гэдэг. За психосоматик бол бидний сэтгэл эдгэрлийг бас илэрхийлж байдаг. За мэдрэлийн тогтолцоо болоод тархины үйл ажиллагаа, нугас, нугламд яаж нөлөөлдөг. За маш олон тархины үйл ажиллагаагаар саматик эмчилгээнүүдийг бол хийдэг гэсэн үг. За дурдж хэлэх юм бол
симпатик мэдрэлийн тогтолцоо, парасимпатик мэдрэлийн тогтолцоонуудыг идэвхжүүлж өгдөг. За хамгийн анх хэлсэн шүү дээ. Одоо соматик бол амар амгалан авчирдаг юм эмчилгээ байгаа гэд. Тодорхой хэмжээнд тухайн хүн ууртай, уцаартай, хилэнтэй ч юм уу байж байгаад соматик эмчилгээгээр тайвшраад амар амгалан оллоо. Тэгвэл дараагийн түвшин рүүгээ хүн ахих ёстой. Гацаж болохгүй гэсэн. Одоогийн соматик эмчилгээнүүд ихэвчлэн гацалтанд аваачдаг. Зогсон байдал руу тухайн хүнийг одоо парасимпатик тогтолцоог нь маш төлөв байдал руу оруулчихдаг гэсэн. Тэгвэл энэ байдлыг дараагийн түвшин бид нар одоо нэг хэмжээст 3 дугаар хэмжээст байдаг бол 4 дугаар хэмжээс 4 бол 5 дугаар хэмжээст гэдэг ингэж түвшин ахиж явах учиртай байж идэг. Тэгвэл гацалтаас энэхүү одоо соматик эмчилгээ бол сэргийлдэг, мөн дээрээс нь түвшин ахиулдаг. Та гацалтанд орохгүй гэсэн үг. За энэнд бид нар мэдрэлийн үйл ажиллагааг зогсон байдалтай болгодгүй харин ч бүр идэвхжүүлж сэргээж гал цогтой, урам зоригтой, итгэлийн галтай, сэтгэлийн галтай болгодгоо. За одоо сэтгэл гэдэг одоо бие маань, эргэтэн маань бид нар хүйсэн дээр байдгийг бүгд мэдээж байгаа болов. За сэтгэл гэдэг эргэтэн маань яагаад хүйсэн дээр байрладаг юм болоо гэд бас гайхчихж бас магадгүй. За тэгвэл бид нар хүүгээс хүй дамжиж эхийн хайр, одоо ихтлэхийн хайраас хүүгээрээ дамжиж одоо агуу их сэтгэлийн хүч, хайрын хүчээр үр удмаа үлдээж тэр хайрын итгэлийн сэтгэлийн галаар амьдарч байдаг. Тэгвэл тэр сэтгэлийн гал маань бидний хүйсэнд бол байдаг. За тэгээд сэтгэлийн галаа одоо сэтгэлийн соматик хийж улам хүчжүүлэн тэнхээжүүлэх юм боломжтой байгаа юм. За хичээлүүдээс төлөвлөлөө тийм ээ. За соматик эмчилгээ маань өөрөө одоо сарны оршихуй, сарны аршаа, мөнхийн аршаа гэгддэг одоо ведэс гаралтай ийм одоо альтернатив юм эмчилгээний нэг төрөл байгаа. Маш одоо хүчтэй тархины үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагаа, нейрон буюу нейрон соматик бас мөнхийн мон соматик гэх мэтчлэн одоо зүйлүүдийг бол хийх байгаа. За мон соматикийн талаар одоо товчхон танилцуулж хэлэх юм бол бид нар сүнсэн бие болон махан биеийг нийхэмтэй холбох ийм соматикийг бол хийн. За энэ нь барай заслыг оролдог ийм соматик эмчилгээ байгаа. За бид махан биеэ одоо гаднаас нь бариулдаг тийм ээ. За тэгвэл тархиа, ясаа, ясан дах одоо хальсанд буюу одоо далд ухамсарын мэдээллүүдийг бид нар бариулах боломжгүй байдаг. Тэгвэл мон соматик хийснээр таны ясны хальсанд хадгалагдаж буй удмын гений мэдээллүүдийг устгаж чаддаг байх нэ. За мон соматик нь бүх одоо эд эрхтний булчингийн зангирал, хөвчрөл, чивчрэл, цочрлыг бол устгадаг байх нь. За мон эмчилгээ тэр чигтээ одоо барай хийх боломжтой асар их одоо хөдөлгөөнийг бий болгодог. За та нар маань чатаар асуух зүйл байвал шууд комент хэсэгт бичээрэй. Хариулаад явчих. За соматик бүүвэ. За соматик бүүвэ гэдэг бас нэгэн төрөл бас хичээлээр орно. За их үрийн бүүвэ гэж хэлэгддэг. За их үрийн бүүвэ гэдэг хүүнээс ихтэй гэдэг. За бас л бид нар хүүснээсээ мэдээллүүдийг одоо татаж авч өөртөө дутагдсан хайраа авах нэ. За түр хүлээж аваа манай коммент хэсэгт бичээрэй. За асуулт
байвал бичээрээ шууд хариулаад явахад бэлэн байна. За, саматик ховс, саматик ад жаргал, саматик бие гэд, саматик сар гэд маш олон ойлголтуудыг одоо заана. За энэхүү за ингэсэн байна. Үн үргэлжлэх хугацаа гинэ. За сургалтын болон эмчилгээ заслын төлбөр 7 хоногийнх нь 550 мянга гэж байгаа. За хичээл маань эх 7 хоногийн нэгтгэд буюу 5 сарын 18-нд бол эхэлнэ. За саматик сар гэд эмчилгээ хийснээр таны зүнтэй одоо сар бол зүнгийн оршихуй. За та зүнтэй болъё одоо юу гэдэг сайныг болон сарыг урьдч мэдья гэх юм бол саран оршихуйтай, саран дээд оршихуй, сарны холбоос бүхлэх ёстой байж идэг. За тэгээд үр удамд амьдрал тэгширч ийм одоо зүнгийн холбоос дээд оршихуй холбоос бүхэлснөөр биднэрт удмын хэлхээгээ бүхэлж бол авдаг байгаа. За тэгээд психосоматик эмчилгээний талаар ярих юм бол бид нар бол нийтдээ 7 ийм соматик хичээл бол орно 7 өдөр. За психосоматикаар юу орох вэ, яах вэ гэхээр психосоматик бол сэтгэл судлалын сэтгэлийг танин мэддэг ийм эдгэрлийн ангаалт байгаа. За энэ дээр бид нар ямар одоо эдгэрлийн техник ангаалт хийх вэ гэхээр сэтгэлтэйгээ бол холбогдож сурна. За сэтгэлтэйгээ холбогдож сурна, ухамсартайгаа холбогдож сурна, сүнстэйгээ холбогдож сурна. За зан үйл, дадал, уламжлалт үйл уламжлалт бий гэх юм уу? За холбогдож сурна. За тэгээд дээд биетэйгээ хэн нэгдэж сурна. Өөрийнхөө мөн чанарын гүнд орж сурна. Удмын санарга холбогдож сурна. За тэгээд өөрийнхөө өнгөрсөн рүү өнгөж язгууртайгаа холбогдож сурна. За бид нар асуудаг штэ язгуур гэж юу вэ, дээд бие гэж юу вэ гэд. За тэгвэл тэдгээр бүгдийг энэхүү соматикаар холбогдож дээд оршихугаас холбоос үүсгэж мэдээлэл татаж авч сурах нэ. За тэгээд сэтгэлтэйгээ холбогдож сурья гэх юм бол мөн адил хэлсэнчлэн одоо жишээ хэлэх юм бол бид нар хоёр гараа хүйсэн дээрээ байрлуулад холбоос үүсгэж мэдээж багшийн одоо чиглүүлэг, тандалт, удирдлагын дор одоо эдгээр бүхнийг бол хийн. За тэгээ психосоматик төлөвт таны сүнсний одоо энэ дэлхийд төрсөн үүрэг, ройл, идэвхжил буюу одоо тамга сэрж байдаг байна. Яагаад гэвэл энэ ч одоо сүнсний өвтгөлийн тухай таны энэ амьдрал төрсөн зорилго, хүсэл, мөрөөдөл юу бэ? Тэдгээр бүхэн сэрж байдаг байна. За эдгээр бүгдийг сэрээхийн тулд танд далд ухамсарын маш олон сөрөг мэдээллүүд хоримтлагдсан байж идэг. За энэ насандаа та бүгд одоо нийгмийн харам муу одоо юу байдгийг маш олон асуудлуудыг тээчгсэн одоо зөрөөд өнгөрөх төдийд хар эрчимд холбогдох ийм нөхцөл бүтчихсэн байж идэг. Жишээлбэл танд шаналл байгаа юу? Зовлон, уур гашуу, өнчрүүл, хагцал, уур хилэн, ганцаардал, хэвүүл, маргаан, депресс. За эдгээр бүгдийг арилгаж өгөх нэ. За далд ухамсарт одоо маш олон мэдээллүүд биднэрт байж идэг. За бидний тойлт бүр дээр, ясны хальс бүр дээр, хонхорхой, за тэгээд одоо судал суваг сүүгч бүр дээр мэдээллүүд хадгалагддаг. За бид нар далд ухамсар гэдгийг мэдэхгүй учраас далд ухамсар гэж хэлдэг. Мэдээд эхлэх юм бол ил ухамсар болоод мэдээлэл нь биднэрт өөрт байж идэг. За далд ухамсарт хадгалагдсан одоо энэ уйдхор гуйнаг за тэгээ өвчин эмгийн эдгээр мэдээллүүдийг бид нар устгаж чадсанаар бид нар хувь тавилангаа одоо
зөв замаар зөв эргүүлэгт нь оруулж чаддаг. За хувь тавилангийн тэр хувь заяаны зөв эргүүлгийг яаж бүтээдэг юм бэ гэвэл бид нар өөрөөсөө тэр сөрөг мэдээллүүдийг, тэр сөрөг богшмолуудыг арилгаж чадсанаар зөв замналдаа ордог байх нэ. За тэгэд асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За тэгэд нейросоматикийн талаар ярилцъя. За нейросоматик нь за ер нь бол тархи судлал, тархи сэтгэл, за сүнс ер нь тархи судлал бас гэж хэлж болно л да. За тэгэхээр бид нар маш олон за дэлхийн одоо бас юм том альтернатив имчилгээ хийдэг байгууллагууд плесбо одоо их эффектийн талаас маш их ярьдаг, тархины талаар маш их ярьдаг. За тархиа удирдах чадсан хүмүүс амьдралаа бол удирдах чаднаа гэд. За бидний тархинд бол асар их мэдээллүүд хуримтлагдаж, за тархиараа бид нар асар их шийдвэрүүдийг гаргадаг. За амьдралдаа авсан юм чот сочроо одоо юу гэдгийг гацалтууд бид нар бол бас л их зүйлүүдийг амьдарч байх хугацаанд авдаг шүү дээ. За тэдгээр бүх мэдээлэл бидний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж бидний шийдвэр гаргалтанд тусгалаа олж байдаг. Бид нар яаж шийдвэр гаргадаг гэвэл тархиныхаа мэдрэлийн тогтолцоо ямар байгаагаас хамаардаг гэсэн. За тэгвэл тэр зангирсан, хатуурсан, цэнийг нь одоо дундарсан тэр тархины үйл ажиллагаа сайжруулахын тулд бид нар баг тарих, дунд тарих, урт өвтөр тарих, сонрын тарих, нүдний тарих, хүртхүйн тарих, мэдрэлийн торлог байгууламжуудын одоо цөмүүд гээд тархины бүхэл хэсгүүд дээр соматик имчилгээг хийн. За өнгөрсөн сургалтаар бид нар соматик имчилгээг хийж байхад хүмүүсийн мэдрэл дээр маш олон зангирлууд, хөвчрлүүд байсан. Тэдгээр бүгдийг бид нар сургалтаар бол зассан. За тэгээд тархины үйл ажиллагаа сайхан сэргээд одоо сэргэг болоод эхлэхээр бид нар ирч хүч ундардаг, ядаргаа тайлагддаг, маш сайхан эерэг үзүүлэлтүүд бол бий болдог. За тэгээд мөн адил илгэнд бас одоо тархины буюу одоо нейросоматикуудыг бол хийж болдог. Илгэний нейросоматик, уушиг, дэлүү, хавирга, бөөр, хүйс за бүгдээрээ эдгээр эргэтмнүүд маань мэдрэлийн тогтолцоотой байж идэг. Тэдгээрийн бүгднгийнх нь одоо эддэс ширхэг гинжин холбоо руу орж застгаа. За сүнс соматик гэдэг. За сүнс соматик бол илгэний соматик эмчилгээ. За тэгээд илэх бол бидний хамгийн анх үүссэн одоо эргэтэн илэг зүрх бол энэ биеийг одоо витаминаар, эрч хүчээр амьдралын одоо юм ундраг гэж хэлж болохоор махбодын юм ундраг гэж хэлж болохоор эргэтэн бол илэг байж идэг. Илэг бол бас их сэтгэлийн эргэтэн. За гуниг, готрол, цөхрөл стресс олж илэг маань бол бас их гэмтдэг. За тэгээд бас хүнснээс олж бас хорддог одоо хорон эрчмүүдээр бас илэг маань бохирлогдож байдаг. За илгэний үйл ажиллагаа доголддог бол эдгээрийг бас бид нар сүнс соматикаар засах нэ. За гений соматик эмчилгээ. За энэ нь болохоор үзүр эсүүдээс эд эрхтний мөгөөрс, хальс, бүлэх, бүдэрхий, ясны хэмхтэс ширхлэгийн эсүүдийг төлжүүлж уг гаралтай нь холбдог юм икэ соматик байгаа. За ДНХ соматик гэдэг. За энэ бол чөмөгний эсүүдээс 5 цул эрхтний эсүүд мэдлэх явцад бий болсон согог эмгэгийг одоо арилгадаг ийм эмчилгээ эрдэнэний одоо эдгэрлийн юм соматик байгаа. За чөмгөнд бол бидний одоо удмын маш их одоо асар их мэдээллүүд бол байж идэг. Бид нар одоо зүгээр шийдвэрийг зүгээр гаргадаг гэж боддог. Гэтэл ер нь бол үгүй байдаг. 95% нь бидний одоо энэ эрдэнэ, ДНХ за тэгээд танигдаагүй байгаа энэ ухамсарын мэдээллүүдээс шийдвэр гаргалтууд маань өөрөө гарч байдаг.
Танд хэдий чиний гомдол, цөхрөл, бухимдлын эрчим байна. Та яг тэр эрчмээрээ шийдвэрийг гаргаж тэр эрчимтэй хүмүүсийг өөртөө дууддаг. За тэгвэл эдгээр одоо сөрөг төлөв богшсон гэх юм уу ийм өвчлөлтэй мэдээллүүдийг өөрөөсөө та арилгаж чадсанаар эерэг сайхан төлөвтэй хүмүүсийг өөртөө урин дуудаж зам мөрөө засаж сурах нэ. За эсийн саматик эмчилгээгээ. За энэ болохоор тархины эс нэг бүрийг ангаадаг юм саматик байгаа. За тэгээд их тархины эсүүд, бага тархины эсүүд, лимбийн тархины эсүүд, хил ярианы тархины эсүүд, 5 мэдрэхүйн тархины эсүүд гэдэг бүх тархины эсүүдээр бид нар эмчилгээг бол хийн. За пирамид тархины эсүүд, ромб тархины эсүүд гэдэг. За тархи болгон дээр одоо хурч үйлчилж саматикийн эмчилгээг бол хийдэг гэсэн үг. За тэгээд ер нь бол маш сонирхолтой гүн ийм эмчилгээг ер нь бол зарлаж байна. За тэгээд хүн бүрт ийм тайвшрах, ангаагдах 108 төвшин сайхныг олох хэрэгцээ бол байгаа. Хэрвээ та амар амгалан хэдийнэ олчихсон болвол дараагийн төвшөнд гарах хэрэгтэй. Сүнсний сэрэлт, сэхэрэл, дээд оршихуйн холбоос одоо бүхлэх шаардлагатай, илүү алсын хараатай, илүү зөнтэй, илүү эрдэмтэй, мэдлэгтэй, тэнхээтэй байх юм хэрэгцээ шаардлага байгаа шүү. Одоо юу гэдгийг дотоод уур хилэн, дотоод уур бохирдол, дотоод биегээ олоод тэнхээжсэн бол дараагийн шатанд гараарэ гэж хэлмээр байна. Хэрвээ одоо юу гэдгийг дотоод уур бохимдол байна, стресс, депресс, нийгмээс ирсэн болон гэр бүлээс ирсэн асуудлууд их байна. Үн дотоод зөрчилдөөн их байна гэх юм бол бас саматик эмчилгээнд хамрагдаж болно. Тэгвэл та илүү амар амгалан болно, төвшин сайхан болно. Асар их сэтгэлийн, сүнсний, ухамсарын, ухаарлын одоо эдгэрлийг олж авах нэ. За тэгээ бид нар хүзүүний үеийн одоо нурууны нугас, нуглам, сөвч судал бүрээр бид нар саматик эмчилгээг өөртөө хийж сурна. Энэ биений нууц хаана одоо байна вэ? Дэлхийн оршихуй нууц хаана байна вэ гэдгийг таньж мэдэх бүрэн боломжтой. Оршихуй нууц таны бие дээр тэр чигтээ байж идэг. Бид нар одоо ертөнцийн 95% хар матер мэдэхгүй байна гэд тэгдэг те. Дэлхийн ертөнц яаж эргэлдээд юу болоод байгааг бид нар мэдэхгүй. Одоо өвхөн үнэн, төрхөн үнэн бусд нь хотлоо бид нар юу ч мэдэхгүй гэж ярьж байдаг. Гэвч энэ үгүй юм аа. Та бүгдийг мэдэх боломжтой. Мэдрэхтэй хамгийн дээдэр мэдэх бүрэн боломжтой. Оршихуйн тусаглал нь та өөрөө. За тэгээд ямар нэгэн одоо ангаалт, ямар нэгэн эмчилгээ, заслыг та өөртөө хийх боломжтой. Энэ бол цэнгэг, цэлмэг оюунаар та өөрийгөө эдгэж болдог ийм засал. Өвчтөе одоо юу гэдэг сэтгэлийн одоо шаналл ихтэй, бие махбодын зовиортой, ясны сэрэгжил, мэдрэлийн тогтолцоо гажуудсан байх юм бол танд чин үнэхүү итгэл, сэтгэл хэрэгтэй. За тэгээд энэ одоо юу гэдэг итгэл үнэмшилтэй, чин зоригдолтой байж чадах юм бол эдгээр ангаалтуудыг та өөртөө бүрэн хийх боломжтой байдаг юм шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд асуулт байна уу? Комент хэсгээр бичээд асуух зүйл байх юм бол хариулаад явъя. За өдрийн амар амгалан айлтгая гэсэн байна. За өдрийн мэнд хүргье. За тэгээд сүн икэ саматикийн бас тайлбарыг одоо бас дэлгэрүүлж өгөх юм бол сүн икэ гэдэг маань өөрөө сүнсний үүтгэл, икэ гэдэг маань одоо их чанарын их чанар. Нэлийн маш одоо хэмжээст орон зайгаар ярих юм бол нэлийн өндөр түвшний ийм язгуурын засал одоо хичээл сургалт орно гэсэн үг. Тэгэхээр та бүгд маань одоо энэ цагийн шинж чанарын одоо саматик эмчилгээнээс ялгаж авч үзээрэй. Таны махан бие, сүнсэн бие, сэтгэл бие, ухамсар бие бүгдийг бүрэн ангаах, эдгэрүүлэх, мэдрэлийн тогтолцоо одоо юу гэдгийг тэр бүгдийг
бүрэн ангах юм боломжтой сүнс сэтгэлийн ийм оройн дээд саматик эмчилгээ байгаа шүү. За тэгээд өнөө орой 4-р өдөр 18 цаг 30 минутанд нээлттэй хичээлийг олон нийтэд зарлаж байгаа. Та сонирхоод танхимд хүрээд ирж болно. За тэгвэл бас илүү нүдэрээ хараад, биеэрээ таниад, нэрээ үнэхээр ийм эмчилгээ байдаг юм уу? Үнэхээр ингэж өөрийгөө шин төвшин, дараагийн төвшөнд ангаалтыг авчрах юм боломжтой байдаг юм уу? Сүнсний сэрэлтээ хүчжүүлэх, одоо махан бие, сүнсэн биеэ тэнхээжүүлэх ийм зүйл байдаг юм уу? Тэг мэдхийг хүсвэл за коммент хэсэгт хаяг гэд бичиж болно. Эсвэл чатаар хаяг асууж болно. Тэнгис кино театрын автобусны буудлын баруун талд хөх төрмөс төв амар вэлнес төвийн нэг давхар талд байрлаж байгаа. За тэгээд онлайнаар гадаадаас юм уу оролцохоор хөдөө орон нутгаас оролцохоор болвол юу яаж болно? Сома гэж бичээд Zoom-ийн линк аваарай. Орой 6:30-аас Zoom-ийн линкээр хичээлийг бол олон нийтэд зарлаж байгаа. Энэ 108 төвчин сайхан эдгэрлийг хэдэн 10 хүн эзэмших нь чухал биш. Монголчууд тэр даяараа 108 төвчин сайхан бэлгүүн чанарыг эзэмших ёстой. Яад гэвэл бид нар одоо 13 дугаар 108 төвчин сайхан нийгмийг бүтээсэн. Их Монгол улсыг байгуулж чадсан. За энэ маань энэ цагт бид нарын одоо энэ дэлхийн нийтээр дэлхийн одоо хэллэгээр буулгаж танд ойлгуулах хэлбэрээр саматик эмчилгээг язгуурын төвшөнд олон нийтэд хүргэж байгаа. За энэ нь саматик эмчилгээ ямар ч шашин шүтлэгтэй, ямар ч тэнгэр үзэл, бөө мөргөл, буддын, христийн, лалын ямар шашинтай хүн байсан танд үйлчлэнэ. Энэ нь ганцхан одоо бөө үзэлтэй, тэнгэр үзэлтэй хүн зориулагдсан ерөөсөө биш. Энэ бол дэлхийчлэн гэгэрүүлэх ийм 108 төвшин амар амгалан ийм нийгмийг бүтээхэд чиглэсэн ийм дэлхийн саматик терапи ангаалтын эмчилгээ засал байгаа шүү. За тэгээд сургалтын одоо хамгийн ихэнд суусан, суралцсан хүмүүс маань бусад одоо найз нөхөд, гэр бүл, хамаатан саданда эдгээр мэдээллийг одоо хүргэж өөрөөрөө гэрэл цацруулж, үлгэрлэж бусдаа одоо түүчлэх юм үүрэг хариуцлагыг бол хүлээж байдаг. Бид нар нийгмээ бадраахын тулд ганц нэг хүн гэгээр зэхэрх нь үнэхээр хангалтгүй. Нийгмээрээ одоо доор хаяж 900 мянган хүн гэгээрэл зоригдож гэрлийн одоо юм эрчим энергитэй байж одоо манай улс дэлхий за энэ дэлхий өөрөө бас гэрэлтэж гүйгүүлэх юм шаардлага хэрэгцээ байгаад байгаа. Бид нар өөрийгөө энэ юу гэдгийг ганцхан хувь хүн гэж өөрийгөө бодож идэг. За би л миний энэ надад хар байна уу, цагаан байна уу, бусдад хамаагүй гэж бодож идэг. Гэтэл үгүй юм аа. Бид нар бол бие биенээсээ асар хамааралтай, өндөр нэгт хамааралтай, хариуцлагатай амьдрах юм бодгал сүнсгал юм хүн байж идэг шүү, хүмүүн байж идэг шүү. За тэгээд бидний одоо энэ төрмөсийн хөх ертөнцийн одоо тэнгэр боловсрал дээр бас маш их хэлж идэг. Хүн ганцхан сүнстэй биш ээ. Хүн дор хаяж 7 сүнстэй. Ядчил 5 махуудын ийм 5 төлөөлөгч сүнс танд бий. За тэгээд одоо ахуй амьдралыг тэтгэгч, арга амьдралыг тэтгэгч наран сүнс, за зөв бэлэг амьдралыг тэтгэгч саран сүнс танд бий гэд. Тэгвэл 7 энэ сүнсний одоо үүтгэл икэ бол сүн буюу сүнсний үүтгэгч чанарыг одоо бүр язгуур нэр томьёоллоор нь таниад ухаад танд хүргэж байгаа асар өндөр мэдлэг эрдмийг та бүхэнд төвчлэн хүргэж байгаа юм шүү. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ бүгдээрэнд нь талархлаа. За тэгээд олон түмэнд хүргэх ийм үүрэг хариуцлага одоо ийм түүчилж сэрж байгаа хүмүүст үүрэг байдаг учраас шеэрлээд, дэмнээд өгөөрэй. За тэгээд болж өгвөл оройны сургалтанд бас
хамрагдахыг бол санал болгож байна. Тэгээд асуулт байна уу? Асуулт байвал асуулт авчия. За тэгээ сүнсний гацалд аливаа зүйлийн одоо гацалтаас та бүхнийг өөрийгөө азнаж, ажиглаж нэг хараарай гэж хүсье. Бид нар нэг зүйлийн одоо оргилд одоо зорьсон зүйлийнхээ зорилготоо хүрчлээ гэд боддог тийм ээ. За тэгвэл яг тэр зорилготоо хүрээ за би маш их одоо стрессэг бохимдолтой байна. Тэрийг арилгачлаа гингүүт бид нар дараагийн зорилгоо одоо олох хэрэгцээ шаардлага үүсчихэд. Тэгэхгүй болохоор зэрэг одоо гацалтанд ордог шүү. Тэр гацалт нь том зорилго туцнаас бас болж идэг. Тийм учраас өөрийгөө ажиглаад сүнсний сэргэлтийн явцдаа байна уу? Амьдрал ахуйтай ямар нэгэн саад бэрхшээл, ямар нэгэн дохио чимээ ирж байна уу? За тэгээд дараагийн төвшөнд ухамсарын тэлэлт, сэтгэлийн тэлэлт, за тэгээд зөнгийн тэлэлтэнд очих шаардлагатай байна уу гэдгээ таниж мэдээд дараагийн шатанд ахихыг хүссэн хүн бүхэнд энэхүү сүм игээс хамаатай хичээл бүрэн нээлттэй. За тэгээд одоо сургалтын бас нэг онцлог давуу тал гэх юм бол бусад сургалтуудаас одоо юу гэдгийг багш нь ингээд заагаад орхичдаг биш. За багш нь бол одоо заслыг хичээлийг өргөн дүүр гэж тухайн хүнд өгөөжийг нь мэдрүүлж заслыг одоо хийж тухайн хүнд их үр өгөөжийг бол авчирдаг ийм даваа талууд юу нь маш их байдаг. Тэгээд сургалтанд хамрагдсан асар их хүмүүс бол мэдэх болов. За тэгээд энэхүү лайвыг ингээд өндөрлөж байна. Асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Сургалт 5 сарын 18-нд 7 хоногийн хугацаатайгаар явагдана. 7 ийм маш том одоо хамрах хүрээг багтаасан ийм сургалт болно. Өдрийн 4-5 цагийн үргэлжлэх хугацаатай. За тэгээд цахимаар болон онлайнаар оролцох боломжтой. Тэгээд онлайнаар оролцож байгаа хүмүүс ер нь танхимтай бас ижилхэн бас байж одоо ижилхэн одоо хүртээмжтэй байж бас чаддаг. Гадаадаас болон хөдөө орнотгоос байх юм бол онлайнаар оролцож болно. За тэгээд сонирхсан хүмүүс орой 5 биш орой 6 цаг 30 минут гээд Хөг Төмс төв дээр хүрэлцэн ирж болно. За тэгээд анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа.